улаан гэрлийг гар гэж тагт чинь. Улаан гэрлийг гараадгүй чи ногоон гэрлийг гарахаа мэддгүй мө? Би ногоон гэрлийг гарсан шүү. Үгүй юу ногоон гэрлийг гарсан. Гинт үүдээс чи машин гараад ирээ эцтэй улаан гэрэл хассан бодоод тэгж байгаа ш. Чи үртэлдэг. Урдуур нь гараад гүйчих юм. Машина гинт ороод ирвэл яах юм? Тийм биз дээ. Чи одоо том их чинь ээжтэй дүүгээ түрээд авчгүйгээд зүрх амар гарчихсан төгчих юм. Чи яах гэж гүйсэн? Та өөрөө ихлэжгүй гэж тий. Тааш. Хүш. Одоо нааш. Энэ хоёр яагаад ингэ дурваачаа вэ? Энэ хоёр жоохон хэрэг тариад. Тийм үү? Зааш. Дүүхээ нүр гарыг угаалгаад. Наашис. Цаа түрүүнд ороод байж юм дөө. За, Дэнсмаа. Танилц. Өмгөөлөгч Чимбат. За Дэнсмаа. Одоо бид айх аюулгүй болсон шүү. Чимбаа болохоор ингэсэн. Нөгөө Дэнсмагийн талаас сайн мэдж байгаа. Мөн чамдаа цагдаа хийсний ч мэдж байгаа. Чи айх эмээх юм байхгүй. Асуудал авах юм байвал асуучлаа бол. Чөлөөтэй. Их итгэлтэй хүн шүү. За ашгүй дээ. Би нэг цай аваад ирье. Хоёул одоо эндээс гараад нөгөө хүнтэйгээ уулзна. Энд доод ресторанд ирсэн баг. Дэнсмаа. Чи надад хүүт уусаа удаа ирээ. За. Цай. Өмнө нь би мөрдөн байцаагчсан. Одоо өмгөөлөгч болсон. Танад Мөнхбат гэж хүн ирсэн үү? Тий ирсэн нэг нэр утас өгсөн шүү. Энд айх дөрхөндөө. Та Дэнсмаа гэдэг бүсгүй таних уу? Би байна. Мэднэ. Танай компанид Нягтлан хийдэг бас нэг Дэнсмаа гэдэг бүсгүй байдаг үстэй. Тэрийг л асуугаад байна л да. Тийм байдаг. Юу компанич гэжтэй нэг юм байгуулах гад. Тэгтээ одоо ажиллаж эхлэегүй л байгаа л да. Яасан бол? Тийм байна лээ. Танай Нягтлан санхүүгийн асуудалд орсон байгааг та юу мэдсэн үү? Танай компани дансаар асар их мөнгө шилжигдсэн байна. Энэ ямар учиртай мөнгө юм бэ гэж би тодруулах гэж байна. Зэста мэдхгүй юм байна. Гэхдээ манай тэгтээ хамгийн гол нь үйл ажиллагаагаа явуулж эхлэх байгаа шүү дээ. Явуулаагүй л дээ. Таны гарын үсгтээ шилжигдэж ирсэн 6 сая долларын 200 мянган авч үлдээд үлдсэний Токио руу шилжүүлсэн байна шүү дээ. Энэ банкны явуулган байна. 6 сая доллароо. Манайх долларын данс нийгээгүй шүү дээ. Та надад хар л да. Таны нэгдүгээр гарын үсгээр шилжигдэж орж ирсэн байгаа үстэй. 5 сая 800 мянган доллар нь 2 удаа таслагтаад Токио руу шилжигдсэн байна. 4 сая 300 мянган доллар нь Хонконгийн өөр нэг данс руу шилжигдсэн байна. Одоо үлдсэн энэ. Наа чи албан ёсны баримт шүү дээ. Ямар сони юм бэ? Долларын данс нээн гэж ярьж ирсэн л та. Гэхдээ яг хизээ нээсний нь бол би үнэхээр мэдэхгүй байна. Шилжүүлхэн дээр нэрээ надаар гарын үсэг зурулсан юм байна. Гэхдээ мөнгө төгрөг огт яриаггүй дээ. Танах юу н ямар үйл ажиллагаа явуулах гэж нэгдсэн компани юм бэ? Манайх уу? Би нэг лангуу ажиллуултыг. Тэгээд тэрнийг нэг өргөжүүлж худалдаа хийд юм уу л гэсэн. За тийм байдаг байж. Та ямар нэг юм санууд над руу ярина үз? Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцгэлц одоо Дэнсмаа шалгагдчих. Таууд энэ талаар юу ч мэдээгүй юм шиг байна шүү дээ. Тэмүүчийн сайдын шинээр байгуулагдаж байгаа мөрдөх албаны эдийн засгийн гэмт хэргийн ахлагчаар очсон залуу. За. Тэр нөхөр чинь намайг асуусан.
асуугаагүй. Хамгийн гол нь та нар юм шинэ компани байгуулчаад яг юу хийх зорилготой байсан л гэж хэлээ. Тэгэхээр би нөгөө үйл ажиллагаагаа явуулдаг болохоор мэдгүй л гэж хэлсэн шүү дээ. Тийм дээ. Ямар юм хийсэн биш. Эхлээд ганц Дэнсмаа гэж бодож байсан бол одоо 2 Дэнсмаа гэж мэдчихэл дээ. Харин тийм шиг байна. Би тэгээд одоо яг яах ёстой вэ? Чи яах ч хэрэггүй. Харин олон сая төгрөг гадагш нь шилжүүлсэн үү гэж юм. Харин тийм ээ. Би чи нөгөө долларын данс нээснийг мдээгүй байсан болохоор мэдгүй л гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр ингэнэ. За. Та тэд нар дээр ганцаараа юусоо очиж болохгүй шүү. Заавал надтай зөв хамт очино. Тэгэлгүй яах вэ? Хүрлээхийг асуугаа гэсэн те. Асуугаагүй. Үш тэр яах вэ нөгөө бараа юу болж байгаа бол? Өчигдөр бараанд санаа зовоод хэрэггүй. Нөгөө нөхрийн эсгэлээд нь байж л байх. Тэр хиндэ байж л байх. За. Дэнсмаа бид хоёр нэг хүнтэй уулзах хэрэгтэй энэ доод ресторанд. Одоо явъя. Яваад ойлоо. Өти. Би хоёрыг гаргаж. Миний нэз энэгээр ойцоох юм аваарай заа. За. Хадгалам зэлийн хошооны зөвхөн нэг эзнээс хураасан 24 машины гаражийг шүүхэн шийдвэр гүйцэтгэх газрын нэр бүхийн албан тушаалтан дуудлага худалдаанд оруулалгүйгээр бусдад түрээсэлж байсан тодорхой болсон байна. Нөгөөрөөр улсаас энэ гаражийг зараад хохирогчдыг хохирлгүй болгох. Энэ хараа. Гаражийг шүүхэн Энд чи яг үнэн байхгүй юу? албан тушаалтан бусдад түрээсэлж Энэний ч штэ. Жинхэнэ эздүүд нь энэ баячууд өөрсдөө юм байхгүй юу? бүр барагдуулах биш. Харин хураагц эд хөрөнгийг мөнгө уулах хэрэгсэл болгож сүүлдээ Эннээс ч болж нөгөө манай найз хүүхэн чинь өнгөрсөн штэ. Хүрхэ амт. Яагам нөгөө. Яам. Нөгөө нөхрөөсөө хэдэн төгрөг зээлээд тэгээ энэ юунд чи хийчихгүй хадлам зээлийн хоршоонд тэгсэн чинь байхгүй өнөөх нь алга болоод тэгээ энэ хүүхэнтэй чи хамт тэмцэжсэн. Тэгээ нөгөө нөхөр нь хөөгд гудамжинд гаргачихсан. Архинд ороод тэгж явж байгаад нэг залуутай танилцаж суугаад тэгсэн чи хөөш нөгөө залуутай халуулчихсан шүү дээ. Одоо энэ сонгуулийн үеэр л тэр үннийг чинь хэлэх цаг нь байхгүй юу? Тэрнээс бусад цагт бид нар юу хчээрээ яаж чирээ таагуурч хөөцөлтөд хинч тоохгүй. Одоо л ярьдаг цаг нь байхгүй да. Манай нэг Батуу ирүүлв сэтгүүлч тойм дээр нэг нийтлэл бичсэн байна лээ. Энэ яриад байгаа энэ тоонууд биш үү? Амиа хорлсон, энэ архинд орсон энэ тоонууд. Эннээс чи хэдэн хувь илүү хүмүүс амиа хорлож архичин болсон байна лээ. Тэр нийтлэлээр тэгж бичсэн байл. Энэ хүүхэн чи уг нь төгөлдөр хуурч юм бэлээ шүү дээ. Би энийг ч одоо нэг цагаан олоо барьчаал балаа юм яриад идэг яйд хүүхэн гэсэн чи хөөхөн амт энэ чи тийм хүүхэн биш юм бэ? Гадаадад энэ чи багшилж ирсэн юм бэ? Тэгээ хэдэн төгрөг хурааж ирээд бүгдийг энэ хадлам зээлийн оршооныхонд луурдуулчихсан юм байх ч үлээ. Харин тэгээд энийг чи би үзэл ерөөсөө бухимдаал өвлөөл уурлаад авгаал тэр байхгүй. Чи эдгээр чин бүгдээрээ ариун цагаан хөдөлмөрөөр хуран хумсаа хугалчих гэж байж нэг хэдэн төгрөг олоод хадгалам зээлийн хоршоонд өгөөл луурдуулсан юм байл шүү дээ. Нэг нөхөр барилгын материалын дэлгүүртэй байсан юм байна л да. Тэрийг энд өгөөд алдчихсан. Тэгсэн чи яасан гэж? Дэлгүүрт нь байсан барилгын материалыг шорон барихт нь тийш шилжүүлсэн байгаа шүү дээ.
Нямдорж даргын хоригдлуудаар шорон барьлаа гэд айгуул тэрүүнд орсон дөө. За тэгээд тэгсэн ч юм уугүй ч юм уу. Нэг л юм бол заавал улс төрлөл оруулчихдгийг. Энэ нэвтрүүлгээр хэлээд байгаа үстэй. Улс төржнө гэдэг чинь аль нэгэн намын бүлэгт харьяалагдахыг хэлнэ гэж. Монгол ардын намынхан л өөрсдөө ийм юм хийж шиг шүү дээ. Хүчээ мятыг харалт. Дөнгөж саяхан чинь онгоц судалдаж авлаа. Тэр олон тэрбумыг эдсэн улсуудын мөнгөөр айл ихт онгоц авах ёстой байсан шүү дээ. Болж байсан шүү дээ. Одоо энэ засгийн бодлыг яг дэмжсэн шиг дэмжээд тэгээд энэ авилагчтай салъя л да. Тэгтээ энэ Батэрдэн аврах чинь шал өөр хүн. Ялгаагүй. Тэр хадгалан зээлийн хоршооноос шүү. 60 гаруй саяыг зээлж аваад эргүүлж өгөөгүй гэж хэлээ. Тэр хадгалан зээлийн хоршоог дампууруулахад оролцсон луйвчдын нэг шүү. Монгол ардын намынхан ноогүй хүн байхгүй. Чи яаж мэдчихэж байгаа юм? Ингээл хадуураа дундгийн. Танаахан манаахан ч гişиг. Би хэлэх ёстой юм аа. Хаач хэлнэ. Батэрдэн аваргыг одоо сонгуул гаргачихлаа гэж бодъё л да. Тэгвэл ард нь байгаа луйвчт нь шоронгоос чөлөөлөгдөөд нөгөө хэдх ажлаа үргэлжлүүлээд хийгээл эхэлнэ шүү дээ. Бөхөө дээдэлдэг Монголын ард түмнийг доромжлоод урдаа барьчихад нөгөө луйвчт нь ард нь ингээл байж байгаа байхгүй. Шудраг байл да энэ чинь. Хүн шоронд ороход чамд ер нь ямар хамаа байна аа? Хамаатай байлгүй яах юм? Тэр луйвраа хийгээд хулгаагаа хийгээд худлаагаа яриад даргаа хийгээд гудамжаар чөлөөтэй алхаад явж явах болж байна уу? Зүг зүгээр ээжгал загнуучдгийг. Яшиг шиг натгас солихгүй. Солиоч дээ чи. Үгүй. Яль солиоч. Нэг саршхан болж байгаад энэ дуунаас өөр дуу байхгүй. Уулзахаар хийж байгаа чинь байхгүй ингээд тэгчээд бас хамтлаг байгуулна гэдэх болио л дөхүү. Энэ галт гэж нэг юм хүүхэн дундхаас өөр ажил байхгүй. Яанда найзуудаа. Эсвэл бүр ингэх юм уу? Чи загвар өмс заяа. Бид нар ард нь хөгжим тоглоодыг. Сүртэй юм шүү. Өчигд юу яриад байгаа юм бэ? Хэдэн айнуудаа гаргачих ёстой хэвтүүлээ. За тэр яах вэ манайхаа? Одоо сонгуул болгож байгаа шүү дээ. Сонгуулаа өгчөөл тэгэл дараа нь хамтлагийнхаа ажилдаа орё л доо. Тгүү. За тэр сонгуул чи ядаад их үед хэдхэн минутын л ажил шүү дээ. Бүгд нэг одоо ингэ уулзахаараа хийх юмгүй гэж байж хахаар хамтын ахлагчаа сонгож явах юм идэвхтэй байцгаал дээ тэхүү. Ахлагчаа сонгох хэрэгтэй байхгүй юу? Хамгийн гол нь ахлагчтай маахаа. Тийм үстэй. Sound Pink-тэй адилхан альбом гаргаж байгаа гэж хэлсэн шүү дээ. Дуунууд нь хоорондоо холбоотой гэсэн. Тэр хэдүүлээ нэг олж сонсох уу? Өөе. Гараагүй байгаа юм чи яаж бол сонсох юм бэ? Гэхдээ хідэн дуунд фестивал тавигдчихсан байлээ. Тэрийг бол би татаад авч чадна л та. Гэхдээ хүний дуу сонсох яах вэ дөрвөө? Өөртөө дуугаа эцгэтгэхүү. Уг нь болт дэмжиж гисэн гээ үсттэй. Гэс хамтлагийн ахлагчаа сонгоё тэхүү. Ахлагчаа сонгох шиг. Тийм. Ахлагчаа сонгох юм бол цааш явах уу? Нөгөө ойна жирэмсэн болсон үний юм байна. Юу? Той юугаа шингээд байгаа юм? Ахлагчаа урд сонгоё л доо. Ахлагчаа сонгоё. За тэгээд. Тэгвэл явахгүй үнээр явахгүй.
Йоо, юу хийх вэ? Найз нь харин нөгөө хоёр хүүхдээ хэд хоног нэг агаар тусанд гаргачаал. Би юу хийдэ? Зүгээрээ хийгээд л сууж байна. Харин тийм ээ. Нэг иймэрхүү янзтай байна да. За найз нь дараа ирээ. Хаалга зөхиод байна. Ааха. За баяр та. Хүшээ. Танд ч одоо юу хүмүүс вэ? Хүрлээ бид хоёрыг энд хүлээж ирсэн. Хүрлээ юу? Байна уу? Хүрлээ. Энд нэг хоёр хүн дайрж орж ичээ чамайг байж гисэн гэдэг юм. Чи нэг яриадах уу? Байна уу? Би танаа энэ хүүхний чинь ирчихсэн байна. Чи энд ирэх л болж тээ. Битгий тэнэг юм хийгээрэй чи.